Өнөөдрийн үзэгчтэй Монгол Лизийн 19 цагийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. За өнөөдөр засгийн газрын хуралдаанаар 2013 онд гадаадаас ажиллах хүч авах асуудлаар хэлэлцэж тогтоол гаргахаар боллоо. Мөн одоо манай улсын зарим салбарт хөдөлмөр эрхлэж байгаа гадны ажилчдын ажиллах хугацааг эх оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байна. Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар 2013 онд гадаадаас ажиллах хүч авах хөдөлмөр эрхлэх хугацааг сонгох асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо. Энэхүү тогтоолын төсөл заагдаагүй салбарт гадаадаас ажиллах хүч авах мэргэжилтэн тухайн байгууллагын нийт ажилчдын 5 хүртэл хувь байхаар тусгасан байна. Мөн хуралдаанаар уулуурхай, үйлдвэрлэл, эмнэлгийн байгууллагуудад ажиллаж байгаа гадны тодорхой тооны ажиллах хүч мэргэжилтний Монгол улсад хөдөлмөр эрхлэх хугацааг 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Дашрамд мэдээлэхэд 2012 оны 11 дугаар сарын 1-ний байдлаар манай улсад 103 орны 22284 гадаад иргэн хөдөлмөр эрхэлж байсан талаарх судалгаа байна. Эдгээрийн 70% нь бүгд найрамдахад ард улс, 8% нь бүгд найрамдах арчилсан Солонгос ард улс, 3% нь Оросын албан улс, бүгд найрамдах Солонгос улс, Америк нэгдсэн улс, Австрали улсын иргэн байсан юм байна. Мөн энэ өдрийн засгийн газрын хуралдаанаар 5 дугаар цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. Тус станцыг ургах наран хорооллын урд талд автозам, төмөр замын хооронд хөлийн голын хүндэд барихаар болж байна. Иймээс тус байршилд станц барихад шаардлагатай 43 га газар олгохыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгалаа. Бас нэгэн мэдээлэл дуулахад шинэ жилийн баяраар иргэдийн ажил амралтыг зөв зохицуулах зорилгоор 12 дугаар сарын 31-ний даваа гарагийн ажлын өдрийг 2013 оны 1 дугаар сарын 5-ны бямб гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр засгийн газраас шийдвэрлэлээ. За нийслэлийн засаг дарга гэр хорооллыг хөгжүүлж иргэдийг амны орон сусжуулах төслийг санаачилсан. Тэгвэл энэхүү төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал байна. 2012 оныг нийслэлийн засаг даргын тамгын газраас иргэдийн оролцоо өрхийн хөгжлийг дэмжих жил болгосон. Тэгвэл энэхүү жилийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлж иргэдийг амны орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Гэр хорооллын иргэдийг амны орон сууцаар хангаснаар хаягжилтын асуудал шийдэгдэх боломжтой юм. Ингэснээр иргэдэд түргэн тусламж, цагдаагийн байгууллагууд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ гэж албаны хүмүүс онцлолоо. За манай доктор эсвэл нийт 400 гаруй иргэн өрх айлтай. За энэ айлууд маань бол одоо бид нэр бүх судалгаа аваад эрэгтэйгээ яриад ерөнхийдөө одоо бэлэн байдалтай одоо орцсон. Одоо эрх хавраас бол ажил эхлэх баг. Гэр хорооллыг хөгжүүлэхэд бол энэ ч одоо нэлээд 2-3 талын харилцан үйл ажиллагаа болно шүү дээ. Жишээ нь энэ ч төр оролцсон хамгийн чухал нь бол иргэд оролцсон. Яагаад гэвэл иргэд маань өөрсдөө газар өмчилж байгаа өмчийн эзэн учраас тэр өмчийн эзний газар дээр ямар нэг зөвшөөрөл тэдний санал хүсэлтийг гүгээр ямар ч үйл ажиллагаа явуулж болох вэ? Иргэдийн оролцоо гэдэг маань өнөөдөр гэр хорооллууд ингээд дэд бүтцэц тийм ээ инженерээс шугам сүлжээг тавихад бол замбраагүй барилдсан гэр хороо маань шууд тавих ямар боломжгүй. Түүнийг өөрсдөө нэгдэн зохион байгуулалтанд орсноороо өөрсдөө санаачлаад мэдээж тэр нэг 3 айлын цаанаага доржиг татах гэдэг наадлын айл нь ингээд одоо өмцөн байгаа боломжгүй учраас бүгдээрээ зохион байгуулалтанд орсноороо тэр одоо шугамыг хүртэх тийм л боломжийг л үүсгэх гэдэг гэж ойлгож байна. Иргэд өөрсдөө гудамжаараа хороогоороо нэгдэж нэг хэсэг одоо хэсгээрээ газараа чөлөөж тэнд нь чөлөөлөх буюу одоо өөрийнхөө хашаанд пент хаус буюу жижиг амны орон сууц барих ийм л нөхцөлийг иргэд өөрсдөө бүрдүүлэх шаардлагатай. Газараа өглөө өгөхөд хаана очих вэ гэдэг газар эхлээ шийдэд өгчвөл бас тэдний газрыг одоо төр аваад эргүүлээд тэднэрт одоо барьсан барилгаас буцаан тэдэн үеийг олох ч юм уу тийм хүн маягаар бас хэрэгжүүлж байгаа. Энэ тул ерөөс иргэн хүн оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын 21 мянган га газрыг гэр хороолол эзэлж нэг гадал байд 33 хүн амьдардаг гэсэн тооцоо байна. Гэр хорооллын айлууд одоо 200 гаруй мянган бийц газар бохирын цоног ашиглаж байна. Энэ нь хөрс усыг бохирдуулах үндсэн их үүсвэр болж байна. Гэр хорооллын айлуудаас гарсан хог хаягдлын тээвэрлэлт, зайлуулалт тогтмол биш, заримд нь хурч үйлчилж чаддгүй улмаас 15% нь гуйж алганд хаягдаж орчныг бохирдуулж байна. Тиймээс гэр хорооллыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх асуудлаар Монгол телевизийн мэдээнд уран цэцэг сурвалжлаа. Дэлхийн бусад улс оронд сэтгэл зүйн төвийн үйл ажиллагааг чухалчилж, сэтгэл судлаач мэргэжил эрэлттэй мэргэжилд тооцогддог бөгөөд энэ нь хүний сэтгэл санааны байдалд ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг байна. Харин манай улсын иргэд мэргэжсэн сэтгэл зүйчд хандах хүсэл их байдаг ч бодит байдал дээр үйл ажиллагаа явуулж байгаа сэтгэл зүйн төвүүд цөөхөн байна.
Өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэмд ядуурл, авилгал, хүнд суртал нэмэгдэж, үүнийгээ дагаад иргэдийн дунд стресс, бухимдал их нэмэгдэх болоод байгаа нь харигталт, садар самуу ихсгэд нөлөөллийн зэрэгцээ, сэтгцийн өөрчлөлттэй хүмүүсийн тоо ихсгэд шинүүлж байгаа талаар сэтгэл судлаачид ярьж байна. За манай улсын нийт хүн амын 23% нь ямар нэгэн байдлаар сэтгцийн тулгамдсан асуудалтай байгаа талаар судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Иймээс иргэдэд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл зүйчид хамгийн их нөлөөтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сэтгцийн тулгамдсан асуудалтай хүмүүст бол сэтгэл зүйчдийн тусламж үйлчлэх хэрэгтэй байгаа. Гэтэ өнөөдөр манай сэтгэл зүйчид маань юу гэхээр зэрэг зөвхөн одоо эрүүл хүний сэтгцтэй ажиллах чиглэлээр төгсөж гарч байгаа сэтгэл зүйчид маань эмгэг сэтгцтэй болсон хүмүүстээ бас бүрэн тусламж үйлчлэгээ үзүүлж чадахгүй. Тэгэхээр зэрэг сэтгцийн асуудалтай хүмүүст одоо сэтгцийн тулгамдсан асуудалтай хүмүүст тусламж үйлчлэгээ үзүүлнэ гэдэг маань мэрэгсэн хүмүүсийн хийх ажил байдаг л да. Сэтгэл зүйн үйлчилгээ бол Монгол улсад тулгамдсан байгаа. Монголын одоо хүн ам бол сэтгэл гутралын шинж давмгaalсан. Ирээдүйн тодорхойгүй тийм ээ. Ямар одоо боломж нөхцлүүдүүд байна вэ гэдэг баримжаар алдагдсан. Ёссон одоо хэмжээгээс алдсан. Ийм төвшөнд байгаад байна л та. Сэтгэл зүйч бол хүн бодоод бас өөрийнхөө дотоод сэтгэлийг одоо ариусгаж бас амар амгалан байхын тулд бол сэтгэл зүйчтэй хандаж байх нь зөв ш. Сэтгэл зүйч гэдэг нь бол хүний өгтэй маш их хайрыг л өгүүлэлт тэр хүн сэтгэл зүгээрээ сайхан болох бол гэж боддог. Яагаад гэж ер нь байна л да янз янзын компаниуд байна. Одоо бас харьцангуй бас сайхан болсон байна. Тэнд очоод бас сайхан сэтгэл зүгээрээ бас хүн одоо амьдралынхаа сайн юм тий аарсаар юм яриад ч юм уу амьдралынхаа гайхамшигтай юм яриад ингээд явъя гэсэн хүмүүс зөндөө л ярьж. Бид ч бас тэгэл янз бүрийн юм сонсохгүй зүгээр чимээггүй яваад байгаа. Тэндээс чи янз бүр асуудаас чинь тэр асуудал бас их сонсно үсттэй. Тэгж зөвл гэж бодчих. Өндөр хөгжилтэй улс орнуудад иргэдийн бухимдал, сэтгэлийн зовлон шаналл, тулгарсан бэрхшээлийг нь хуваалцах, сэтгэл зүйд нөлөө үзүүлэх, сэтгэл зүйн төвүүдийн үйл ажиллагаа нэлээд өргөдсөн байдаг бол манай улсад ийм нөхцөл байдал хомс байгаамаа. Түүнчлэн тэдгээр улс орнуудад сэтгэл зүйч мэргэжил хамгийн эрэлттэй тооцогддог бөгөөд хамгийн сайн сэтгэл зүйч өндөр өртгөөр иргэдэд үйлчилдэг. Гэхдээ тэдний сэтгэл санаанд ховсол хийж чаддаг учраас өндөр үнэлэмжтэй байсан ч иргэд татгалзалгүй үйлчлүүлдэг гэж байгаамаа. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Монгол телевизийн мэдээнд дарамжиргал сурвалжллаа. За 2012 он гарсаар улсын хэмжээнд аюулт үзэгдлийн тоо болон ойхээрийн галт төмрийн тоо өмнөх оноос нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин аюулт үзэгдлээс болж улсын хэмжээнд 93.9 галт төмрөөс болж 10 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 2012 он гарсаар улсын хэмжээнд аюулт үзэгдлийн тоо өмнөх оноос 13.7%-аар учирсан хохирол 9.7 дахин нэмэгджээ. Энэ бүх зүйлийн улмаас улсад нийт 93.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Аюулт үзэгдлийг төрлөөр нь авч үзвэл гол нуур усанд золгүй байдлаар амнасаа алдсан тохиолдол хамгийн өндөр байгаа бөгөөд нийт 105 хүн амнасаа алдсан байна. Харин мал амьтны халдвар төвчин 34 удаа гарсан байна. Мөн үер усны аюул нэмэгдэж хүчтэй салхи шуурга, бичил уурхайн осол аваар 27 удаа тус гарчээ. Тохиолдсон аюулт үзэгдэл ослын тоо өнгөрсөн оноос 13.7%. За учирсан хохирол 9.7 дахин нэмэгдсэн байгаа. Түүнчлэн эдгээр гамшиг эрсдлийн байдал нийт 6360 аврагч ажиллаж 663 хүний амнаас аварсан бол байгууллага аж ахуйн нэгжийн 25.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хохирлоос аварсан байна. Тэгвэл энэ онд 3501 удаагийн төмөр гарч 10 тэрбум төгрөгийн хохирол учирч 75 хүн гал төмөрөөс болж нас орж 40 хүн хүнд хөнгөн хэлбэрээр төлөгдөн гэмтжээ. 2012 онд улсын хэмжээнд нийтдээ 3501 удаагийн гал төмөр гарч 10 тэрбум төгрөгийн хохирол учирч гал төмрийн улмаас нийтдээ 75 хүний амнаас хохирч 40 хүн төлөгдөж гэмтсэн гэсэн ийм улсын хэмжээний нэгдсэн дүн бүртгэл байна. Нийт гал төмрийн 69.2% буюу 2428 удаагийн гал төмөр Улаанбаатар хотод харин 30.8% нь хөдөө орон нутагт болсон байна. Мөн нийслэл болон хөдөө орон нутгийн 103 сум дүүрэг болон улсын хэмжээнд нийтдээ 229 удаагийн ой хэрийн төмөр гарчээ. Онцгой байдлын ерөнхий газраас Монгол телевизийн мэдээнд ариун зул сурвалжлаа.
Үргэлжлүүлэн спортын мэдээлэлээс танилцуулъя. За спортын төв ордонд Монгол улсын гавьяата дасгалжуулагч Машбатын нэрэмжит өсвөрийн жудо бүхийн аврах шалгаруулах тэмцээн анх удаа зохиогдож байна. Жудо бүхийн хамгийн отгон тэмцээн болох тус тэмцээн маргааш өндөрлөнө. За тэгэхээр Монгол улсад сам жудо бүхийг хөгжүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан Чой Сүрэнгийн Машбатын нэрэмжит жудо бүхийн өсвөр үеийн Боржин Кап аврах шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд спортын төв ордноо зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэхүү тэмцээнд охид хүүгүүдийн 21 жилийн ангиллаар зохион байгуулагдаж байгаа юм байна. Монгол улсын гавьяат дасгалжуулагч жудо бүхийн шигшээ багийн анхны дасгалжуулагч Машбатын нэрэмжит энэхүү тэмцээнд нийт 20 байгууллагын 400 орчим өсвөрийн тамирчин хурд хүчээс харин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн хөнгөнжин болох 27, 30, 34, 38, 42, 46 кг-ын жингийн аваргууд тодорхойл, октын 36, 40, 44, 48 гэсэн дөрвөн жингийн аваргууд тус тус тодорно. Энэ тэмцээнийг Монголын жудо бүхийн холбооноос томилогдсон улсын болон олон улсын зэрэгтэй 20 гаруй шүүгч удирдан явуулж байгаа бол тэмцээний хаалтын өдөр буюу Нямгарагт үлдсэн 11 жингийн аваргууд тодорно. Энэ тэмцээнийг зохион байгуулахад бол Петродел компани аавын шайв охтууд мөн одоо эрэгтэй шигшээ багийн тамирчид одоо эдгээр бүгдөө тусалцаа үзүүлж одоо Монголын жудо бүхийн холбоотой хамтарч энэ сайхан өсвөр үеийн ирээдүйн залгамж халаа бэлдсэн одоо ийм сайхан тэмцээнийг зохион байгуулж байна. Дээр нэмэгтэй хүмүүс бүх барилдна гэдэг хүмүүс хүлээн зөвшөөрдөг бол энэ хэцүү юмыг бол багш маань даван дуулж бидэрт аюух ирж хүч зориг өгчээсэн. Тэгэхээр ер нь амьдралд бидний тэмцэх юм итгэлтэй болгосон юм дайчин болгож өгснөөр бид нэр багшаараа их маш их бахархдаг. Одоо бидний үеийн одоо энэ сайхан 20 эдэн хүүчүүд маань ч гэсэндээ ингээд тухайн өөрсдөө амьдрал ахуйг нь гэсэн дандаа бүгд гоё дайчин урамтай энэ бүгдийг багшийн маань буян гэж бид нар боддог л да. Манай маш агсны байгуулсан Боржин төв гэдэг дэвжээний энэ үйл ажиллагаа 20 жилийн хүрээнд зохион байгуулагдаж явж байгаа. Тийм болохоор зэрэг цаашдаа бол бид нэр ер нь манай Машбатагч хамгийн олон гавьяат дасгалжуулагчдыг төрүүлсэн. Тэрнээс гадна тэр нэг юм их зүтгэлтэй хүн байсан болохоор энэ хүнийхээ хийсэн бүтээснийг алдаршуулах зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа. Одоо аврагын төлөө ярилцсан. Тэгэл сайн барилдана гэж бодож шít. Хоёр ярилцсан. Тэгээд тэр нь болохоор би хонгороо гэдэг спорт сургуулийн тийм тамирчин байгаа. Одоо ярилцаад 3 жил сайн тамирчин. Монгол улсын гавьяат дасгалжуулагч Машбатын нэрэмжит энэхүү тэмцээн олон улсын жудо бүхийн холбооны дүрмийн дагуу явагдаж байна. Тэмцээнд оролцогч нийт тамирчдаас эхний 7 байрыг шалгаруулж, эрэгтэй эмэгтэй шилдэг багийг тус бүр шалгаруулахаас гадна багийн нийлбэр дүнгээр шилдэг багийг тодруулна. Түүнчлэн Боржин Капаас шалгарсан шилдэг тамирчдыг сонгож, эх оны өсвөрийн олон улсын тэмцээнд оролцуулах талаар Монголын жудо бүхийн холбооны удирдлагууд хэлэлцэж байгаа юм байна. За тэгэхээр Монгол улсын гавьяат дасгалжуулагч Машбатын нэрэмжит энэхүү тэмцээнийг шавнараас анх удаа зохион байгуулж байгаа бол цаашдаа жил бүр тогтмол зохион байгуулах юм байна. Спортын төв ордноос Монгол телевизийн мэдээнд Батмөр сурвалжлаа. За өнөөдөр Монголын регбигийн холбоо хуралдаж нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 4 клуб эх онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Эх оны 1-р сараас эхлэн регбигийн дотоодын тэмцээнүүд эхлэх юм байна. Эх онд Монголын регбигийн холбооноос клубүүдийн тоог нэмэх, тамирчдад зэрэглэл тогтоох, шин залуу тамирчдыг бэлтгэх зэрэг олон ажлыг төлөвлөд байна. Мөн цасны регбиг шинээр нэвтрүүлж клубүүдийн дунд тэмцээн уралдааныг зохион байгуулах юм байна. Цасны регби нь манай улсад хөгжснөөр тамирчид жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуультаа базаах боломж нээгдэж байгааг холбооны удирдлагууд хэлж байна. Яванд бол бид нар өшөө клубүүдийнхаа тоог ч нэмэх төлөвлөгөө байна. Цасны регби бол бас мэдээж нөгөө гадаа байгаа температураас хамаарат одоо энийг бас дүрм дээр жоохон өөрчлөлт оруулах хэрэгтэй болдог. Тэгэхээр одоогийн байдлаар бол бид нар контактгүй регби зохион байгуулахар төлөвлөсөн. Тэгээд 4 клубүүдээс бол нэг баг гарна. Охтуудын багийг ч гэсэн бас оролцуулахар ингээд төлөвлөлт тавьж байгаа. Нийслэлийн хэмжээнд анхдагч чоннууд, хангуул, хөх дайчид, ангууч арслангууд гэсэн 4 клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа бол эдгээр клубүүд нь ирээдүйн шигшээ багийн тамирчдаа бэлтгэх бодлого баримталж өсвөрийн багийг бүрдүүлж байгаа юм байна. Түүнчлэн эх онд улсын эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэх ажилд холбооны зүгээс анхаарч клубүүдэд эмэгтэй регбигийн баг бэлтгэж эхэлж байгаа юм байна.
Өсвөрийн баг тамирчдын гэх юм хувьд хэм бол манайх нийслэлийн боловсролын газартай хамтарч ажилладаг. Тэгээд нийслэлийн боловсролын газрын одоо гандлага гэдэг мэргэжилт маань болохоор биеийн тамир одоо нийслэлд одоо байгаа сургуулиудын биеийн тамирын багш нартай холбоо тогтооход бидрийг холбож өгөөд тэгээд дээрээс нь баг тамирчдыг бэлдүүлж тэмцээн хуралдаанд орох тийм одоо нөхцөл боломжийг хангадаг байгаа. Мэдээж өсвөр эмэгтэй тамирчид байлгүй яах нь бол манай клубын гол зорилго. Өсвөрийн тамирчид гэх юм бол одоо манай одоо 2010 он зөвхөн боловс усрын авраг шалгалт тэмцээс мөнгөний медаль хүртсэн гэх хүүхдүүд маань ингээ манай клубд албаас элсэн ороод манай клубын ингээ өсвөрийн тамирчид ингээ жишээ баг бүрдүүлж явдаг. Эмэгтэй баг гэх юм бол одооноос яг одоо 2013 онд төлөвлөсөн байгаа. Яг бүрдэхгүй байгаа нэг 5-6 хүүхдүүд байна. Монголын регбигийн холбооноос энэ онд дотоодын олон тэмцээн уралдааныг зохион байгуулаад зогсохгүй олон улсын 2-3 тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна. Мөн эх ондоо гадаадын тамирчдыг уран нөхөрсөг тоглолтыг зохион байгуулна. Харин өнгөрсөн 9 сард Хонконгийн Wantless багтай нөхөрсөг тоглолтыг хийж манай улсын шигшээ баг яалт байгуулж байсан байна. Монголын регбигийн холбооноос Монгол телевизийн мэдээнд Батөмөр сурвалжлаа. Ойрын өдрүүдэд нутгийн зүүн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурсан байгаа. Цаашдаа цаг агаар ямар байх талаар манай сурвалжлагч төвшин төгс хүргэхээр бэлтгэсэн байна. Орой мэнд үзэгчдээ өнөөдөр Булган Сэлэнг Төв аймагуудын нутгуудын томоохон гол савуудаар 40 хэм хүрч эрс үдэрсэн байна. Харин Улаанбаатар хотын хувьд үйлчлсэн цас орсонгүй. Сэлэг баруун өмнөс секундэд 3-8 м байж 26-аас 28 хэм хүүдэн байлаа. 23-нд Төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун зүгийн нутгаар, 26-нд зарим газраар бага зэргийн сорж явган шуурга шуурхнэ. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-аас 14 м хүрч ширүүснэ. Ус нуур болон дархтын хотгор, Эдэр, Тэс, Ерөө голын сав газраар шөндөө 41-ээс 46 хэм, өдөртөө 26-аас 31 хэм, Хүрэн бэлчээр, Хараа, Орхон, Сэлэнг, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Уулз, Халх голын сав газраар шөндөө 37-аас 42 хэм, өдөртөө 21-ээс 26 хэм, Говийн бүсийн өмнөд хэсгээр шөндөө 21-ээс 26 хэм, өдөртөө 11-ээс 16 хэм, бусад нутгаар шөндөө 27-аас 32 хэм, өдөртөө 18-аас 23 хэм хүүдэн байх нэ. Хугацааны цээр хүүтнэрч баг зэрэг сулрах нэ. Харин цаашдаа томоохон гол мөрнүүдийн айл саваар хасах 40 хэмээс дээш хурж хүүтрэх тул ард иргэдэд анхаарал чилэхэд эрс хүтрэлийн энэ үед анхаарал сэрэмжтэй байна уу гэж ус цагуур орчны үрэлэнгээс мэдээлсэн юм а. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгуульж байгаа үзэгчид тавхандаа баярлалаа. Үргэлжлүүлэн гадаад мэдээ танилцуулъя. За Италийн ерөнхий сайд Марио Монти албан тушаалаасаа огцрох төлөвлөгөөтэй байгаагаа саяхан мэдэгдэж байсан. Тэгвэл баасан гарагт тэрээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө ерөнхийлөгчдөө өгснөөр 13 сарын настай технократ засгийн газрыг тарааж парламентын сонгуульд бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж өглөө. Италийн ерөнхий сайд Марио Монти албан тушаалаасаа огцрох өргөдлөө баасан гарагийн орой ерөнхийлөгчдөө өгснөөр 13 сарын настай технократ засгийн газрыг тарааж парламентын сонгуульд бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Марио Монти парламент нь 2013 оны төсвийн төслөө баталсны дараа албан тушаалаа өгнө гэсэн амлалтаа биелүүлж ийхүү технократ засгийн газраа огцруулж байна. 2011 оны 11-р сард Италийн ерөнхийлөгч Жоржио Наполитано улс орноо Европ төвийн хямралаас гаргах өөрчлөлт шинжилэлт хийх амлалт өгсөн Марио Монтиг засгийн газрын тэргүүнээр томилж, эх оны 2-р сард парламентын сонгуул явагдах хүртэл түр засгийн газраа удирдахыг үүрэг болгож байсан. Марио Монти Италийн эдийн засгийг сэргээх чадамж Берлусконигийн засгийн газарт байхгүй гэсэн санал хураалтын үр дүн гарч, Италийн зээлийн хэмжээ нэмэгдэж эхлэх үеэс технократ засгийн газар бүрдүүлж ажилласан. Шүүхийн хаалга татаж баггүй шууган дэгдээсэн экс ерөнхий сайд Берлускони улс төрд иргэн ирж, засгийн газраас намынхаа дэмжлэгийг татснаар Марио Монти кабинетаа огцруулахад хүрсэн. Тэрээр эрх нэм гарагт хэвлэлийн баг хурал зарлахдаа парламентын сонгуульдаа өрсөлдөх хэсгээ аль биесээр мэдэгдэж магадгүй гэсэн таамаг байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч албан үүргээ үргэлжлүүлэхгүй гэсэн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг залгамжлах хүнээр элчин сайд Сьюзен Райсыг нэр дэвшүүлэх сонирхолтой байсан. Гэхдээ Сьюзен Райс бүгд найрамдах намынхны дургуйслаас олж төрийн нарийн бичгийн даргын албыг хашихгүй гэдгээ мэдгдсэн. Харин энэ удаад сенатор Жон Керриг төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүллээ.
Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама сенатор Джон Керриг төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүллээ. Ингэснээр олон жил хууль тогтоогч гадаад бодлого тодорхойлогчоор ажилласан туршлагатай Джон Керри хүсэн хүлээсэн өндөр албаа хаших боломжтой болж байна. Хэрвээ сенатын танхим нь ерөнхийлөгчийнхөө дээрх шийдвэрийг баталвал эх онд Обамагийн кабинетийг орхих гэж байгаа Хиллари Клинтоны халааг Джон Керри авахар болж байна. Өдгөө 69 настай сенаторыг сенатын танхимын арчилсан намынхан санал нэгтэйгээр дэмжих нь тодорхой. Дипломат албан тушаалтны хүү Керри одоогоор сенатын гадаад харилцааны хорооны даргын албыг ашдаг бөгөөд тэрээр Вьетнамын дайнаас их орондоо ирсэн үеэс дайнтай холбоотой хэлэлцээр хийх чухал тушаалтан болжээ. Сүүлийн 10 жилд гадаад бодлогын асуудал дээр сенатыг тэргүүлсэн туршлагатай дэлхийн ихэнх эрх баригчдтай харилцаа холбоотой байдаг Джон Керри эх онуудад туршлага гүйцэхгүйгээр ажиллах талтай юм а. Түүний туршлагаас дурдвал 2010 онд цөмийн зэвсэг хоригдуулах гэрээг амжилттай батлуулсан Пакистан, Афганистан, Сиргэд дайн байлдаантай орнуудад өөрийн биеэр очиж уулзалт хэлэлцээрт орж исэн юм. Америкийн нэгдсэн улсын Конгрессийн спикер Жон Бойнер ирэх 1-р сараас эхлэх бүх салбарыг хамарсан татварын өсөлтөөс зайлсхийхэд ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдгдлээ. Өөрөөр хэлбэл санхүүгийн хадан хавцал гэж нэрлэгдээд байгаа эдийн засгийн сөрөг нөлөөлөлтөд нүр тулахгүй гэж Конгрессийн спикер нь ихээхэн санаа зовниж байна. Америкийн нэгдсэн улсын Конгрессийн спикер Жон Бойнер ирэх 1-р сараас эхлэх бүх салбарыг хамарсан татварын өсөлтөөс зайлсхийхэд ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдгэлээ. Гэхдээ тэрээр цагаан ордны тэргүүнтэй тохиролцоонд хүрч чадна гэдэгтээ итгэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Конгрессийн гишүүдээс болж 1 сая Америк доллароос дээш орлоготой хүмүүст тогтоодог татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг батлахгүйд хүрснийхээ дараа ийхүү хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Ерөнхийлөгч Барак Обама Конгресстойгоо хамтарч арга хэмжээ авахгүй бол татварын төвшин Америкийн татвар төлөгчдийн нуруунд дээрх ачааг улам хүндрүүлнэ гэж Жон Бойнер анхааруулж байна. Үргэлжлүүлэн олон улсын спортын мэдээлэлс танилцуулъя. За үндэснээ Саксон бөмбөгийн холбооны лигийн тоглолтууд үргэлжилж Бостон Селтикс талбайдаа 6 дахь ялалтаа байгуулахаар Milwaukee Bucks-ыг хүлээн авлаа. Гэвч хоёр баг үндсэн цагт 88-88-аар тэнцэж улмаар нэмэлт цагт 99-94-оор Bucks хоцсноор улирлын 14 дахь ялалтаа байгууллаа. Пол Пирс болон Бостон Селтикс талбайдаа 5 тоглолт дараалан хожоод байсан ч тэдний талбайд Milwaukee Bucks өнгөрсөн тойрогт зочилж улирлын 26 дахь тоглолтоо хийснээр амжилтын цувралын цэг тавьжээ. Хоёр баг үүний өмнө ижил 13 оноотой байлаа. Пол Пирс өнөөдөр 35 оноо авч 12 самраг үзтгэн дабл хийсэн байна. Тоглолтын ихний ягс өндөрлөхөд Пол Пирс 17 оноо авсан байсан. Улмаар Бостон Селтикс 46-43-аар тэргүүлжээ. Селтиксээс энэ өдөр Кевин Гарнет 12 оноо 7 самраг үзтгэсэн. Гарааны тоглогчдоос Ражан Рондо 6 оноо авсан ч 11 самраг үзтгэжээ. Харин сэлгэнээс Jeff Green мууг байлаа. Тэр 14 оноогоор багтад тусалсан байна. Харин Milwaukee Bucks-ийн гарааныхан энэ өдөр тун сайн байлаа. Monte Ellis 27 оноо 7 самраар багаа тэргүүлсэн бол Brandon Jennings 12 оноо 11 самраг үзтгэж дабл хийсэн. Мөн Larry Sander энэ өдөр самбарт гайхалтай байлаа. Тэр нийт 20 удаа самраас бөмбөг аут хийж 17 оноо багтаа авчижээ. Энэ нь тэднийг ялалтанд хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн. 3 дугаар үеийн дөрөлтөд Бостончууд 70-62-оор тэргүүлж байлаа. Гэвч 4 дугаар үеийн төгсгөл тооны харьцаа 88-88 болж тэнцсэн юм а. Улмаар цаг сонгоход Milwaukee Bucks 99-94 хоцсон байна. Ингэснээр Bucks 14 хожилттой боллоо. Харин Boston Celtics 13 хожил 13 хожигдолтой болж байна. Milwaukee сүүлийн 8 тоглолтоос 6 дахь хожлоо. Бельгийн лигийн 21-р тойргийн хамгийн ихний тоглолтыг Кортрик талбайдаа Локрен хүлээн авч ийлээ. Энэ тоглолтын өмнө хоёр баг 6-7 дугаар байруудад дараалан бичигдэж байсан. Гэхдээ Локрен Кортрикоос 6 он илүү дээр нь бичигдэж байсан юм а. Хоёр багийн аль аль нь лигтээ сүүлийн 3 тоглолт дараалан хожоогүй байсан. Тоглолтын 17 дахь минутанд Милош Марич ихний голыг оруулсан. Улмаар Локрен тэргүүлж эхэлжээ. Харин шүүгч пенальти зааснаар Милош Марич энэ тоглолтод дубль хийсэн байна. Гэхдээ 2 дахь голоос 3 минутын дараа Кортрик хариуг барьж тооны харьцааг 2-1 болгожээ. 38 дахь минутанд орсон голын эзэн Эрнест Энфор байлаа. Эхний үед өөр гол ороогүй, харин 2 дугаар эхлээд Кортрик улаан хуудасны улмаас нэг хүнээ алдаж улмаар торгуулийн цохилтын боломж олдсон ч гүйцэтгэж чадаагүй. Удаа дараасан азгүйтлүүд тэднийг нөмөрч байлаа. Гэхдээ тэд тоог тэнцүүлж чадсан юм. 2 дугаар үеийн дунд Кортрикийн эхний голын эзэн Энфорын дамжуулалтаар Мустафа Овсала тооны харьцааг 2-2 болгожээ. Гэхдээ тэд энэ тоглолтоос оноо авч чадаагүй юм. 82 дахь минутанд хожлын гол орж Локрен 3-2-оор ялт байгуулжээ. Кортрик сүүлийн 5 тоглолтоос ердөө ганц л оноо авлаа. Харин Локрен тэднээс 9 оноо илүү болж хүслэгтийн 3 дугаар ойронд бичигдэж эхэлсэн. Гэхдээ бусад багууд 21 дугаар тойргийн тоглолтоо хийгээгүй байна.
Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа. Та бүхэн амралтын өдрүүдэд ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяртай үзэгчдээ.